За сар шиний баяр мэргэжлийн газрын улсын байцаагч нар бол өдөржингчтэй шалгалтыг худалдааны төв үйлчлэгээний төв хүнсний завхуудаар хийж за голцсон эрхлэн зөрчил гаргаад байгаа хүнсний бүтээгдэхүүн юу вэ гэх нь нэгдүгээр Оросын холбоот одоо н Орос улсаас орж ирж байгаа торт, кек, шоколад бүтээгдэхүүн. За энэ нь болохоор онц түргэн мод бүтээгдэхүүнд ордог. Тэгэхээр энэ хадгалтын хугацаа бол маш богино байдаг учраас энийг бол ард иргэд маань бас сайн анхаарч ажиглаж хугацаагаа үтсэж авахгүй дандаа хугацаа дууссан бүтээгдэхүүнүүд худалдааны төв үйлчлэгээний газруудаар бас байна. Дээр нь хугацаа засварласан он сар өдрийн бас ажилласан бүтээгдэхүүн байна. Мөн тээвэрлэлтээс болж өнөөдөр Оросын холбооны улсаас Эрдэнэт рүү тээвэрлэлт хийхдээ нөгөө зохих хэмжээний гараж дулаантай хөргүүртэй тийм машин хийхээс хийж тээвэрлэх ёстой гэдэг шууд өөрсдийн тээвэр зориултын бас тээврийн унаагаар тээвэрлэж байгаа учраас тухайн бүтээгдэхүүнүүд хөлдөх, гэмтэх түүнээсээ болоод цаашлаад бол нөгөө нэм бактери үүсгэх аюулт өвчин бас гаргах юм үдсэн сэргийлэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Орхон аймагт гарч байгаа өвчлөөс ингээд дундсны харж үзэх юм бол манайд бас цусан суудаг өвчин бас нэлээд гараад байна. Цусан суудаг өвчин маань нэгдүгээр яг тухайн эндэж хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнээ заагдах ёстой байна. Яг гэвэл түүхийн бүтээгдэхүүн болсон бүтээгдэхүүнийг цуухад хэрэглэдэг. Үүнээсээ болоод түүхийн бүтээгдэхүүн бодон голдоо одоо хүнсний махан бүтээгдэхүүний төрлөөс бус бүтээгдэхүүнтэй болохоор Escherichia coli вирус шигээд филикснэр илэрсэн цусан суулгын бактериуд бол халдвар авдаг учраас бас дотроо зааг ялгааг нь бас хайрлах. Дээр нь одоо жимс болон бус бүтээгдэхүүний маш сайн угаад цэвэрлэж тодорхой хэм градус хэрэглэхгүй байгаагаас өөртөө болохоор одоо цусан суулгын өвчин ахуйд бас нэг нөхцөлийг бүрдүүлж байна. За мөн иргэд маань тухайн хүнсний бүтээгдэхүүн болон өөрсдийнхээ гарыг тогтмол угааж хэрэглээгүй улмаас ахуй авдлын замаар тавьжин гараараа бас цусан болон суулгах халдварын өвчлөлийн одоо эмгэг үүсгчийг аваад байна. Үүнээс сэргийлэхийн тулд манай ард иргэд одоо нэг сар шиний баяр болж байгаа холбоотойгоор зөвхөн Батгаатай чанар шаардах хангасан худалдааны төвүүдээс хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авахыг зөвлөж байна.